Rapper Blue орж ирэхээр боллоо. Студид тавтаа морил. За тэгээд эмэгтэй рэпер байна гэж бодсон. За өглөөний минь. Чивчээ зүгээд микрофоноо ортолоод тасуугаарай. За энэ одоо ингээ та бүхэн сонсож байгаа чихвчин дээр одоо ингээ яг дуунд гарч байна. Ааха. Өнөөдөр 5 өдөр шөлөө. Шууд гараад явах гэдэг. Би мүүдтэй өглөө эхлүүлнэ гэдэг чинь аа. За өглөөний минь дээр лөө бидний урилгыг хүлээн авсанд их баярлалаа. Өглөө гэрхэн яаж эхлүүлж гин. За тэгээд мөн үзэгчдээ өөрийгөө танилцуулаад гурлаа ярандаа орё гэж бодлоо. За тийм. За сайн мэцхан уу, намайг Blue гэдэг. За тэгээд нэвтрүүлэгтээ авирж авчирсанд баярлалаа. Тэмээ би авчирлаа шүү дээ. За тэгээд би нөгөө жоохон ханиадтай байгаа болохоор жоохон тиймэрхүү байж магадгүй. Зүгээр маш гоё сонсогдож байна. Маш хөөрхөн харагдаж байна. Үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна. Тэгээд Blue-гийнхэн жинхэнэ нэрийг бас хэн гэдэг вэ? Ер нь яагаад бас Blue гэдэг нэрийг сонгосон түүхээсээ хуваалцъя, бага наснаас нь хуваалцъя. Хэдүүлээ бас илүү нөгөө нэг хизэнээс одоо нөгөө тийм рэпер болох сонирхолтой байсан. Мэдээж юм урлагийн бас нэг юм том авиас байгаа болоод бас рэпер болсон баг л та. Тийм тэгэхээр бага нас нь хаана өнгөрөө өөрөө нэг сайхан дэлгэрэнгүй танилцуулбал тийм. За миний нэрийг Арингуа гэдэг. Оо ямар гоё нэртэй. Айлын баг. Тэгээд би ер нь багасаа ер нь нэлийн онц сурлагатай байсан. Ер нь ангидаа бараг л номер 1 бүх хичээл дээрээ онц авдаг. Ер нь маш даруухан номын л хөвгт байсан. Намайг ерөөсөө ингэж дуудуулаад ингэж үглээд тэг ингэж явна гэж хинж төсөөлөөгүй байх. Би ч гэсэн ер нь тэгж их бодож байгаагүй. Гэхдээ ерөнхийдөө тэр үедээ би хөгжмийг маш их сонирхдаг байсан. Дотроо л ингэж дурлал сонирхол сонсоол явдаг байсан. Тэгээд 8 дахь ангитай билүү нэг урлагийн үзлэхээр би яг нэг cover дуулж үзсэн. Ямар дуу байсан бэ? Нөгөө нэг Солонгосын survival show байдаг та. I'm pretty rap star гэд дандаа эмэгтэй рэперүүд оролцдог. Тэрний Cheetah-гийн Кома 07 гэд тэр дууг би coverлж дуулж үзсэн. Тэндээс хойш л яг за би ер нь бас болохоор юм болов гэж жоохон өөртөө итгэлийг олж аваад. Тийм. Ер нь яг энэ урлагийн үзлэгүүд их хүүхдийн тэр нөгөө авьяас тий талантыг бас ингэж нээж илрүүлдэг юм болоо гэж бодоод сүүлд чинь манад бас нөгөө хин орж исэн. За хоёлоо ч хамт хөтлөжсэн чи юм бэлээ. Рэпер ярьж байна тий. Рэпер ярьж байна. За хамгийн хоёлоо ч нь болохоор брэнд Wolfism ороод урлагийн үзлэгээрээ нөгөө намайг дагаад цэнгийн 3 дугаар ангид дуулж ийсэн. Тэр бас нэлээд хүн санагцсан. Намайг дагаад цэнг. Намайг 3 дугаар ангийн хүүхэд намайг дагаад цэнг гэдээ дуулж ийнгээр бас гайхалтай байгаа шүү тий. Тэгэд ер нь анх яг энэ нөгөө дуунд их сонирхолтой байсан гэдэг чинь шүү дээ тий. Тэгэхээр ямар ер нь уран бүтээл их сонсоод яг тэр уран бүтээлээс илүү гоё мэдрэмжийг аваад тий яг энэ урлаг руу ингэж жоохон хүл тавиад шаталгаж исэн юм болоо тий. Миний сонсдог байсан дуунууд гэвэл би ер нь багасаа гадаадын одоо хөгжмийн соёлыг багасаа сонсож өссөн. Яг тийм монгол дуунуудаа бол сүүлийн үеэс сонсож эхэлсэн. Зөв. Тэгээд Америкт би сурч байхдаа хипхопын түүхийг судалж байсан. Яг тийм хичээл байт юм байна лээ. Америкт байсан юм тий. Америкт сурж байгаа. Америкт би 2 жил сураад явжсэн associate degree бол авсан байгаа. Тэгээд хэд хэдэн шалтгаанаас болоод төр Монголдо ирээд тэгээд ерөнхий одоогоор gapтай явж байгаа. Завсарлага авцсан явж байгаа тийм ээ. Анх ингээл нөгөө рэп өглөөл те явж байгаа энэ сонголтыг хийхэд ер нь гэрийнх нь ер нь яаж ойр татны хүмүүс нь те яаж хүлээж авч исэн бэ? Сая хэлж штэ нөгөө айгу дарах хөөхт байсан гэд те. Тэгээд тухайн үед ер нь хэрхэн яаж хүлээж авч исэн бол тухайн үед бол ерөнхий хоббигоороо хоббигоо ингээд хүснээрээ хийх гэд ерөнхий тэгтэл гэдэг байсан. Гэхдээ яг тийм ч их дэмждэг байсан. Ялангуяа манай аав ингээд чи хэцүү салбар дими зүгээр л мэрс ирхэн хоббигоор л байлга гэд
жоохон яах юм бэ л гэдэг байсан. Тэгээд би ингээд улам одоо уран бүтээлээ гаргаад улам ингээд дахиах тусам одоо миний потенциалыг харсан юм болов. Чадах юм байна миний охин гэд бодсон баг. Шууд нөгөө нэг анхны уран бүтээлүүдийн талаар хизээ яг энэ урлагт те хизээ яг энэ анхны уран бүтээлээ тавьсан талаарх бас түүхээс сонсомоор санагдаж байна. Анхны уран бүтээл нь бас хизээ төржив. Яг энэ нөгөө дуу гаргыг гээд тэр зориулж исэн он нь хизээ байсан бэ? За миний яг альбиусны дебют бол өмнө жил гарсан. Cruising гэдэг дуу. Гэхдээ тэрнээс өмнө яг оролдож үзэж ингээд эхэлсэн үе маань ер нь коронагийн үе гэж би санаж байна. Коронагийн үе болоод ерөөсөө гэртээ л одоо юм хийнэ гэсэн үг гарах бамш боломжгүй. Тэгээ за энэ үеэрээ юу хийх вэ? Хэрэгтэй юм хийх ёстой гэж бодоод тэгээд за ерөөсөө үг бичиж эхлэе. Ер нь оролдож үзье. Гэт хуваараа өөрийнхөө Mac дээрээ нөгөө дэмжих хвчний нэг жижигхэн микрофон байдаг та. Тэр микрофоноор ингээд дуу бичиж SoundCloud дээр тавьдаг байсан. Тэгээд дуу тавьж байхад манай продюсер намайг олж сонсоод окей хамтрах уу гэд би чиний продюсер болёо ингээд гоё ажлууд хийя гэд. Тэгээд за окей гэд. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл хамт ажиллаж байгаа. Манай Blue маань сандлаас солиос суучвал болж гинөө микрофон жоохон болохгүй байгаа дагш. Тэгэхээр тийшээ ч юм уу тийм судлаас солиод энэ тэнцэд суучвал их зүгээр байна гэж. За. Бяцхан техникийн садал гарлаа уучлаарай гэж үү. Тэгэд ер нь гэхдээ эмгтэй рэпер байх. За тэгээд рэп урсгалд ингээд орох. Одоо тэгэд ер нь нилээ ингээд би ингэж хардаг байхгүй юу. Эмгтэй хүн ингээд яг рэп урсгал руу орцоо рэп өглөөд байж гинэ гэдэг нь айгүй тийм дотоод нэг юм тийм дайчин чанар дотор нь байна уу гэж хараад байдаг. Тийм. Тэгээ Монголд ч гэсэн ер нь тоото хідэн тий бас рэперүүд байгаа тий. Тэгэд эмгтэй рэпер байхын бас ер нь бол хэцүү хөтөө бас зөндөл зүйл байдаг баг л та тийм ээ. За тэрнээс гадна хоёлаа тэрийг жоохон явцын дундаа ярэ тий. Анхны уран бүтээлийн талаар ярих гэж бодож байна. Одоо ямар нэгэн бас лейблд хамаарагддгүү. Сайн нөө продюсертайгаа одоо хүртэл ажиллаад явж байгаа гэдгсэн шүү дээ тий. Тэрний талаар бас ярил. За одоогор би OP-д байгаа. За. OP маань одоогор Records гэдэг нэртэйгээр явж байгаа. Тэгээд 26 онд яг альбиусоор лейбл болоод яг компани болох зорилготой. Тэгээд манай лейблийн захирал продюсер эндиг бол юм аа. Ер нь бүх зүйлийг амжуулдаг, нугалдаг. Яг арыг нь барьдаг, даадаг хүн байдаг. Анхны уран бүтээлээс нь ярихад бол одоо яг үгээ яаж бичв те. Ер нь анхны гэдэг зүйл чи одоо нэлээ бас даваа байдаг байл. Чухал гэдэг шиг тий. Одоо нөгөө уран бүтээлчтэй хувьд чинь нөгөө уран бүтээл болгоно нь л өөрийн хүүхчиг гэлтэгдэж шүү дээ. Тэгэхээр нөгөө анхны хүүхч нь нэлээд чанга байдаг шүү дээ. Тэгэхээр анхны уран бүтээл ер нь тий ямар хөө мэдрэмжийг өгч ийсэн анх YouTube дээр цацаад яг тэр мэдрэмжээсээ бас хуваалцал тий тухайн яг дурсамжаасаа. Тийм ялцчгүй хамгийн анхны бүтээл маань болохоор нэлээд догтлолтой. Хүмүүс яаж хүлээж авах бол ер нь ямар болсон бол гэдтэй ингээд жоохон айцтай гэхдээ баяртай догтлолтой. Тэгээд тэр дууны маань клипийг хийхэд манай найзууд бүгдээрээ маш их сэтгэл зав цагаа зарцуулж надад тусалж байсан. Бүх хүний одоо маш их төвчээр хайр шингэсэн бүтээл. Тэгээд маш хөт өдөр байсан. Бүгдээрээ маш их дарсан. Ямар бүтээл одоо нөгөө маш олон нөгөө дуунууд байлаа л дээ. Тэгээд хамгийн анхных нь бас юу байсан бэ? Тийм нөгөө хамгийн анхных буюу миний дебют дуу Cruising гэдэг. Тэр юм. Сая үзэлттэй бас тий тий. нэлээд тэгвэл өндөр үзэлтийг хамгийн анхныхын дунд авсан юм биш тий. Сая гаруй үзэлт авсан байсан. Тийм. Ингээ миний анзаарснаар сонсогчд нь бол энэтхэгт байгаад тах шүү гэсэн. Бангладеш хавцаа ер нь нэлээд их явсан харагдсан. Одоо нөгөө нэг гэж юм бол дуугаар reels хийдэг тэ Instagram дээр. Тэр дуугаа ороод харангуут ингээд баахан одоо дэнэтхийгээс ч юм уу өөр улс орнуудын хүмүүс миний дууг ашигласан тийм нэлээд олон
reels байлаа. Тэгээд гоё шүү дээ. хүмүүс сонсож байна. Тийм ээ тий. Тэгэхээр энд хавцаа хамгийн их хэрэгэлсэн байна. Тэгэхээр нөө одоо TikTok ч гэдэг юм уу тий ямар нэгэн богино хэмжээний одоо reels хийхдээ одоо тий shorts хийхдээ одоо дууг их ашигласан байгаа дээ шүү дээ. Хэдүүлээ бас ярилцлагынхаа дундуур тэр дууг бас сонсъё гэж бодож байна. Айгу гоё чихэн наалтцтай тэгээд клип, music video ч гэсэн айгу гоё санагцсан. Гадаад болохоор одоо бас нэг асуулт л даа. Бид ч одоо эмэгтэй рэперүүдэд одоо тулгамддаг одоо нийтлэг ойлголт төвшмөл хандлагыг ер нь яаж давж гарч ийн тий одоо энэ хүмүүс болохоор бол нэг ягаад чи ингэж идэг л та нэг хүмүүс эрэгтэй дээр арай өөр хараад эмэгтэй дээр арай өөр нэг шаардлага тавиад идэг юм шиг санагддаг. Тэгээд эмэгтэй рэпер байхаар яг ямархуу сорилтууд давал одоо сорилтуудын хөвшмөл ойлголтыг даван тоолж ийн тий. Одоо чинь эрэгтэй хүн гэхээр л нэг өглөх тий рэп хийх кул болчиход идэг. Эмэгтэй хүмүүс болохоор жоохон болчих гээд байдаг юм шиг тийм. Гэдэг жоохон өөр ойлголт байгаа гэдэг чинь нэг Монголд. Тийм зүйлтэй тулгамдж байна. Ёо манай монголчин яг эмэгтэй рэпер нэлийн цөөн байдаг. Гэтэ би бол яг анхных нь биш болохоор одоо тэр бүх нийгмээс ирж байгаа зүйлсийг миний өмнөх хүмүүс нэлийн их тулцсан байх. Тэгээд над дээр бол харьцангуй гайгүй байгаа гэж би бодож байна. Одоо ингээд ихэвчлэн ингээд одоо ямар сэдвээр одоо рэп үгээ бичдэг вэ? Сэдв ер нь тэгэл янз юм да. Ихэнхдээ би ер нь одоо хайр дуулдаг. Тэгээд хайрын дуу гэхээс илүүтэйгээр ингээд өөртөө хайртай бай, нэгэндээ хайртай бай, ийм бай, тийм бай гэдэг зүгээр одоо зөв уриалга нэг үүднээс одоо дуулахыг ер нь хичээдэг. Гэхдээ бас ялцчгүй нөгөө тухайн одоо хамтралынхаа онцлогоос ч юм уу ер нь тухайн зүйлээсээ хамаарат мэдээж сэдв нь өөрчлөгдөнө. Гэхдээ яг нөгөө хипхопын чинь бас нөгөө онцлог шүү дээ. Одоо gangsta хипхоп чинь аюу зэрлэг шүү дээ. Ингээл алан талын юм тийм гэд яг бариад ихгүй ч гэсэн ерөнхий зэрэг характерыг баримтлаад бас зарим дуугаа хийсэн байгаа. Тэгээд зарим хүмүүст жоохон хэцүү туссан байж бас магадгүй эмхтэй юм байж идэргээд тэ. Гэхдээ би бол яг тэр шугамыг нь давахгүй яг л хэмжээг нь харуулад хийхийг хичээдэг. Яг одоо миний чихвчин дээр сонсогдоод байна тий. Cruising. Бүгд тэр яг бүтэн сонсох гэж байна одоо. Ямар гоё юм бэ? Одоо хоолоо үзчихэж захид. Тийм, хараад хэмжгүй хаа. Одоо ингээд блогийн хувьд бол бас олон хамтралуудыг, коллабуудыг хийсэн байна шүү дээ, тийм. Шуута хийсэн байлаа. Шуу бас манад орж исэн шүү дээ нэвтрүүлэгт. Тэгээд дээр нь одоо Big G байна. За тэгээд Гинжин Miss Samтай бас одоо энэ лайв концертн дээр бас тий хамт дуулсан байна. Цэцэтэй бас бүр ав гэд бас хамтралуудыг хийсэн байна. Тэгээ энэ хамтралуудын бас түүхээс ярил ер нь бас хідэн дуучинтай бас коллаб хийчих хамтрал хийсэн бай тий. Онцлох бас хамтрал нь юу байв? За миний хувьд миний бүх хамтралууд надад маш их таалагддаг. Ер нь би дуртай. Бүгдээрээ өөрөөсдийн гэсэн түүхтэй онцлогтой мэдрэмжтэй. Гэхдээ яг одоо онцлыг гэвэл яалтчгүй зүйл нэлээ их хандлтаа аваад байгаа мама дуугаа онцлыг Лимитикийн ахтай хамтарсан. Бусад хамтрлууд одоо нийт хамтарсан артист гэвэл Лимитикийн шоу жагцзах орчимлээ. Тийм байна. Сая би харлаа. Limit King Blue Mama гэд одоогийн байдлаар YouTube дээр бол 8.2 сая одоо үзэлтийг авсан. Нилээн бас 5 сарын өмнө цэцэгцсэн юм тий. Энэ дуу бүтсэн түүхээс асуулцвал тийм лөө? Дуу бүтсэн түүх ёо Limit ах альбом хийжсэн. 21 Bullets гэд. Тэрэн дээрээ ингээд хамтрах уу гэд. Окей гэд. Тэгээд студиэр нь очиод тэр өдөртөө шууд аяа сонсож байгаа дүүгээ зохиогоод тэгээл шууд хоолойд орсон. Ер нь маш их хурдан бүтсэн дөө. За. Одоо ер нь сүүлийн үед тийм ямар Монголоос ихэвчлэн тийм ямар рэперүүд, ямар хамтлагуудыг блогийн хувьдаас сонсож байгаа бэ?
гадаадаас ч байсан яах вэ? Монголд бол маш олон гоё дуутай чанартай артистууд байдаг. Тэр дуунуудыг би мэдээж маш их үнэлдэг. Гэхдээ ингээд өдөр тутамдаа байнга ингэж таашаад сонсдог гэвэл Suicide Boys, Harper гэдэг гадаадын дуучид байгаад байгаа. Одоо ингээ Монголын рэп урсгалд одоо өөрийнхөө нэрийг яаж үлдээхийг нь хүсдэг вэ? Өөрийнхөө нэрийг яаж гэдэг нь одоо ямар өнгө төрхийг хүмүүст харуулахыг аль эсвэл ямар одоо мэдрэмжийг бас хүмүүст өгөхийг хүсэж байгаа вэ гэж асуулаарай гэх юм болов. Ер нь бол Blue гэдэг нэрийг сонсоход хүн одоо дотор нь одоо тайвширдаг ч юм уу те. Ингээд одоо ямар гэх вэ? Би ерөнхийдөө дуун дээрээ гэрц нэлээд оруулахыг хичээдэг байхгүй. Гэрц нь хүний тархинд шууд нөлөөлдөг. Тэгээд дуунуудын гэрц ихэнх дууны гэрц 440 дээр байдаг. Гэхдээ 432 нь бол яг натурал яг байгалийн гэрц, тэр нь хүний бие тарих одоо оюун санаанд маш сайнаар нөлөөлдөг. Тэгээд тийм гэрц оруулахыг хичээдэг. Тэгээд нэмэх нь одоо далд мессежүүд гэх юм уу subliminal тэр зүйлсийг бас дуунд оруулдаг. Одоо хүн ямар нэгэн зүйлийг олон дахин давтахад тэр зүйлдээ итгэж эхэлдэг. Тэр зүйл нь биелж эхэлдэг. Тэгэнгүүт хүний байн давтаж сонсож байгаа дуун дээр тэр мессеж нь байгаа тавил тэр хүн одоо өссөн үсээгүй тэр сайхан зүйлийг ингээд өөртөө шингээж биелүүлж байна гэсэн үг ч тэ. Тэгэхээр тийм зорилгоор би миний дуун дотор одоо хүмүүст сайнаар нөлөөлөх тийм одоо мантра байлгахыг хичээдэг. Жишээ нь би сая кахтай хамтарсан. Кахтай би чедар гэдэгт байсан. Тэр нь болохоор мөнгөний тухай. Мөнгө надад хайртай. Мөнгө гарсан ч гэсэн над руу эргэж орох жамтай. Тийм утгатай дуу. Мөнгийг ер нь бол өссөн үсэг өөртөө ингээд дуудаж мөнгийг өөртөө дурлуулж байгаа юм шиг тийм далд мессеж одоо өөртөө суулгах зорилготой дуу гэсэн үг. Тэгэхээр ер нь л сонсогчдоо сайн байгаасай. Бүх зүйл нь бүтээсээ сайхан байгаасаа сэтгэл санаа бүх одоо амьдрал нь юу л байна тэр бүхнийг ингээд авах тийм хүчтэй тийм сэтгэл зүйтэй хүчрэх хүмүүс байгаасаа гэдэг тийм мессежийг л одоо өгдөг гэсэн үг. Одоо тэр бүхнийг одоо санаасаа ил гэж хүсэж байна. Намайг бодоход. Nice. Тэр дууг тэгвэл татаж авъя. Байнга сонсоо тийм. Мантра гэх мөнгөний өөртөө ингээд татах нь шүү дээ тийм. 2025 оныг Blue маань ер нь хэрхэн одоо зөвөрлөх вэ? Уран бүтээлийн хувьд, хувь хүний хувьд тийм 2025 одоо удахгүй гарлаа. Тийм бид нар бас сая ярилцаж байлаа. Тэгэхээр 2025 оны хувьд дээр нь 2026 оны хувьд ер нь ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Уран бүтээл, хувь хүн гэдэг ч юм уу тийм бүх талаараа. 25 он бол миний хувьд сонирхолтой өнгөрлөө. Маш олон төрлийн сонин зүйлсийг хийлээ. Тэгээд энэ онд бол бас хэдэн хамтрал бол хийцэн байгаа цацах болоогүй. Тэгэхэд одоо зураг авалт хийсэн газар локейшн гэдэг ирсэн миний очиж байгаагүй гоё газар байсан ингээд тэ. Тэгээд нэлээд олон тоглолтод оролцлоо. Тэгээд бас энэ жилдээ би өөрийнхөө нөгөө нэг аксессуарны бизнесийг эхлүүллээ. Бас нэгийн зүгээд ирсэн байгаа юм. Харъя. Вау, гоё юм бэ тий. Бүгдийг бүрэн хий төмрөөр ингээд шүлжиж хийдэг. Өөрөө гараараа хийсэн гэсэн үг болов уу? Вау. Зүйлээ гараараа хийж байгаа. Гоё юм бэ. Би энэ харж байна тий. Nice. Nice. Гэтэ үнэхээр ингээд юу харагдд юм бэ? Бас урундаа ингээд олон бүгч зүгээд тэгээд бас юм том юм аксессуарууд бас юм гоё сүртэй харагдд юм байна. Тэгээд дээрэс нь юм гоё юник те өөрмөц бас харагдд юм шүү. Би торчаад юник болно гэдэг байна. Миний энэ бизнесийг одоо бизнес гэжтэй. Ер нь энэ зүйлтний одоо гол цаад одоо утга нь гэх юм уу? Одоо миний хийж байгаа бүх зүйлт ерөөсөө энгийн биш. Тэгээд бүгдээрээ дахин давтагдчихгүй яг л бараг л дэлхийд ганцхан заагуурууд гарч байгаа. Өсө давтаж хийхэд жоохон хэцүү. Тэгээд нэгийг л хийгээд явж байгаа. Бүгдээрээ гялцал тийм үзүүртэй зэрлэг. Тэгээд тим хийж байгаагийн шалтгаан нь болохоор ерөнхий ингээд олонний нүдэнд байгаа одоо урлагийн хүмүүс одоо жүжигчид одоо яадаг чинь
олонний нүдэнд байгаа хүмүүс өөрсдөө байнга хамгаалж авах хэрэгтэй байдаг. Хүмүүсийн одоо хил ам, харцан хил ам гэж байдаг да. Тэр бүхнээс өмсгөл зүсгэлээрээ хүн өөрийгөө хамгаалж байдаг. Тийм болохоор гадны рэпрууд ч гэсэн isomonic гэл ингээл алмазаар дөрөв өөрийгөө ингээл бүрдсэн байдаг. Тэгэнгүүт тийм гялцал юм зүүцсэн хүний гялцал юмруу л хүмүүс хардаг. Тэр хүн рүү очих байсан хармоо энергийг тэр зүйлт нь өөртөө шингээж аваад хамгаалдаг. Тэр утгаар ингээд хүмүүсийн нүдийг бүр татахгүй байхын аргагүй тийм сонирхолтой сонин содон зүйлт ингээд хийхийг одоо би эрмэлзэж байгаа. Ерөнхийдөө хамгаалалтын үүрэгтэй гэж ойлгож байна. Одоо тэгэхээр энэ бол брэнд үүсэж байгаа гэж би ойлгож байна. Тэгээд ямар нэртэй үүсгэж байна? Бис нэрээ нэлээд ботсон. Тэгээд яг нэг нэрэн дээр л тогтох шиг боллоо. Obsidian гэж сонголоо. Obsidian болохоор Obsidian гэдэг нэг чулуу байдаг. Галтуулын чулуу. Тэр нь болохоор хармоо энергийг ингээд зайлуулдаг. Ер нь хамгаалалтын үүрэгтэй. Тэгээ ерөнхий миний одоо зүйлтнүүдийн утгатай нэлээд таарж байгаа болохоор тэгээ бас нэг тоглоом дээр нэг дүр байдаг юм Obsidian гэдэг юм хтэй. Нэг номсомор харавдаг үлээ нэг харваад байт. X-Men үүрэгтэй. Тэр бас их гоё харагтаад ер нь утган таараад ер нь тэр нэрэн дээр л тогтсож байна гэж бодож байна. Илүү бол бас яг энэ уран бүтээлчээс гадна илүү ийм нөгөө далдын ч гэдэг юм уу те эсвэл одоо ийм танин мэдхүү одоо бос зүйлсийн талаар нэлээд судалдаг тэртлийн мэдрэмж нэлээд өндөртэй охин юм шиг санагдлаа. Тэгээд ер нь бас чөлөө цагаараа уран бүтээл хийхээс гадна юу хийж гэн за мэдээж зүйлт аксессуар болоос хийдэм байх маш гоё гайхалтай харагдчихээн. Тэгээд өөрийн бас хобби сонирхол бас өөр юм дээр төвлөрдөг үе. За би бас орчуулагч хийдэг. За. Яг аль бие усны хамгаа болоорой аваагүй байгаа. Unigram-аас авах гад ер нь бодож байгаа. Unigram гэдэг англи хэлний сургалтын төв байдаг. Гадаад хэлтэй. Тэгээд давхар би 19 настайдаа нэг судар орчуулж ирсэн. За. Бат утган доктор яд нөгөө тэнгэр судлалын ухааны доктор байдаг. Молекулектомийн захирал. Тэр хүний нүүдлийн суухан гэдэг номыг би монголоос англи руу орчуулж байсан. Тэгээд хамгийн хэцүү зүйл нь өмнө нь ерөөсөө орчуулагдаж байгаагүй одоо эртний монголын тэр үг хэллэгүүдийг бүгдийг би шинээр нэр томьёо өгч шинээр ингээд орчуулсан гэсэн үг. Маш их одоо dictionary маш их судалгаа гарсан. Хагас жил сууж исэн тэр ном орчуулга. За юу болоод байна гэхгүй. За тэгээд өшөө байгаа юм шүү дээ. За. Тэгээд дараагийн батуудыг орчуулна гэж үнэхээр ярьсан байсан. Гэхдээ одоо яг юу болж байгааг нь би сайн мэдэхгүй байна. Тэр орчуулагдсан ном хэвлэлтэнд бол гарсан гэсэн үг үү? Тэр орчуулагдсан ном нь Amazon дээр тавигдсан. Amazon дээр. За. Тэгээд цогч нь өөрөө ямар нэгэн шалтгаанаас болоод түр авсан байлаа. Хизээ буцааж тавигдахыг нь бол мэдэхгүй байна. Гайхалтай. Ямар ингээд гайхалтай юм. Үзсэн бүр олон талын авьяастай. Тийм гарандаа ч юмтай оюуны хувьд ч бас ингээд орчуулга том бас бат номыг тийм гүн ухааны сэдвтэй номыг орчуулна гэдэг бол нэр үнэхээр амаргүй шүү дээ тийм. Одоо тэгээд за юу асуучихлаа. Би асуучих уу? За тийм. Би асуучих уу? За тэгээ ер нь одоо яг уран бүтээлтэй л ер нь нэг холбоотойос асууч дөө. Тэгэхээр нэг одоо цаашдаа ер нь ямар төрлийн уран бүтээлүүдийг сонсогчдод хүргэхийг хүсэж ийн вэ? Тэ одоо ингээд ямар мэдрэмж уран бүтээлтэй бас шингээх гэж байна. Одоо уран бүтээлүүд гэвэл за мэдээж өөрийнхөө синглүүдийг нэлээд их цацна. Хийгдээд бэлэн болцсон байгаа дуунууд нэлээд олон байна. Одоо клипжүүлэх дутуу. Тэгээд жанрын хувьд бол хипхоп дотроос бүх төрлийн саб жанраар ер нь хийнэ гэж бодож байгаа. Одоо ч би G-funk хийсэн, funk хийсэн, trap хийсэн, old school чедar баг old school дээр орохгүй юу. Ингээд бас нэлээд олныг хийн. Тэгээд гадаадын хамтрлууд руу би ер нь
зүтгээ гэж бодож байгаа юм байдлаар. Зөв. Гоё юм аа. Блугээс бас асуумар санагдлаа л да. Бүр яг энэ хипхоп урсгалын талаар нэлээд бүр сайн мэдлэгтэй. Би бол яг сайн мэддгүй маа. Яг үнийг л хэлээ те. Энэ урсгалууд сая ингэж хэлж штэ те. Тэгэхээр эдрийг бас нэг үзэгчдэд дараа нь бас YouTube дээр тавигдахаар хүмүүс бас нөгөө мэдээлэл болох зорилгоор те. Өгвөл ямар урсгалууд тэр нь одоо юугаараа ялгаатай байдیں۔ Гэдгийг бол нэлээд сайн мэддэг юм шиг ярианаас бол анзаарэгдэж байна л да. Монголд бас магадгүй аль урсгал нь илүү түлхүү байгаад идэг ч юм уу те. Би яг тусд нь яг тэгж тайлбарлах хэмжээнд бол мэдэхгүй л дээ. За. Ерөнхийд нь бол мэдээд байгаа юм. Тэгээд Монголд бол нэг хэсэг нэлээд их trap явсан да тий. Тэгээд гинт drill руу ороод drill гэхдээ нэг их бас яваагүй. Миний харснаар. Drill л яваагүй. Тэгээд сүүлд нөгөө нэг sample ашиглаж нэлээд их дууж байгаа шүү дээ. Тэгээд ер нь өгс үг юм бол одоо цацагдсан байгаа дуунаас одоо зохиогчоос нь эрхийг авч агаад ингээд тэрнийх нь нэг хэсгийг ашиглаад дууж байгаа гэсэн. Одоо манай гинжин нэлээд их тэгж дуудаг та. Тийм байна. Аха. Тэгээд миний бодлоор бол яг Монголын хипхопын урсгалууд ингээд солигдож байгаа тэр цаг хугацаа нь яг дэлхийн хипхопоос хоцрогдолтой явдаг. Энэ жил дэлхийд одоо new jazz одоо хөгжөхөд Монголд дараа жил юм уу дараагийн дараа жил хөгжих байх. Хүмүүсийн тэр урлагийг ойлгох тэр мэдрэмж нь яг тэр цагт л гарч ирэх байх. Тэрнээс нааш бол хүмүүс ойлгохгүй гэдэг утгаар. Тэгээ би бас нэг new jazz хийсэн цацгаад хүлээгээл байгаа зүгсээ. New jazz гэхээр ер нь jazz урсгалтай бас ингэж холж гин гэсэн үг үү? Ямар бас би бас анх сонсоод тэгж бодсон юм. Бас нэг jazz дууралтууд тийм хөгжмөн орж ирэх юм бол өнгөт бас яг заавал яг тийм биш. Арин нэг өөр тайлбарлахад жоохон хэцүү л юм л да. Тийм дууралтууд бас заримдаа ордог л байна. Jazz нэртэй болохоор. 26 онд 25 онд бол өстой Монголын бас гой рэперуудтай тий хамтрал хийсэн байсан. За тэгвэл 26 оны хувьд бас ямар хамтралыг бас хийхийг ер нь за ингээл шууд ярил л да. Нэг хүнийг ингээд зохиод шууд энэ хүнтэй хамтармаар байна гэх юм бол хинтэй коллаб хийх болов. Тийм нэр болцохгүй. Зохгүй. Өөрчилсөн намайг цацангууд хараа. Хамтралууд хийцэн байгаа гэсэн шүү дээ нэрээ. Бага тэгээд хараахан цаг байгаа гэсэн тий. Одоо энэ чинээс нэг асуухад одоо бид нар чинь ингээд их олон юм хийдэг бид нар чинь жоох тий. Мараа блогийн хувьд бол их олон зүйл хийдэг байна гэж би харлаа. Тэгээ олон зүйл чаддаг байна. За тэгээ ингээд мэдээжэр ингээд ийм завгүй амьдралын хөвшмөл байдал руу ингээд нэг орчоор нэг асуудал нь аль-алийг амжуулах гэдэг аюу хэцүү байдаг. Тэгээ ер нь яг аль-алийг амжуулж чадж гэнэ үү эсвэл одоо ингээд дараал тавьж гэнэ үү яг яаж төлөвлөж гэнэ ер нь тэдгээр зүйлсийг. Тэгэл үнэхээр цагаа зөв зарцуулж чадвал нойр сайтай хоол сайтай л хийх бах. Би ихтэй заримдаа амждгүй болохоор нойрчгүй хоолчгүй бас нэлээд их явдаг. Тэгээд одоо нэлийн одоо бүх юм маань ирчээ аваад яг цэгцлэгдээд ирвэл би бас уучраа олчих байх гэж бодож байна. Цагийн менежмент одоо бүх юм болгочих байх. Одоо ингээд бодохоор хизэн алийг амжуулна гэж бодохоор юмнууд ингээд ботсон. Би бас давхар нөгөө бейкери төрлийн юм хийдэг. Талах бариад ямар ч гэсэн сурцсан куки итер хийж байгаа. Ямар мундаг юм бэ тийм ээ. Талах орчих нь байна. За өсвөр талах орчих нь байна. Юм зүүмээр бол зүйлтэй хийчих нь байна. Тэгээд бас орчуулга хийчих нь байна. Дуулчих нь байна. Ер нь ямар амар олон төрлийн юм ястан бэ тийм. Тэгэхээр гайхалтай вэ хэлэхгүй алах юм. За тэгээд одоо бейкерийн газар нэг гэж юм яах гэж байна. Нэмэр л энэ одоо болдог л. Гайхалтай. Блогийн хувьд бол ер нь нэлээд юм тайван тийм маш юм гоё хоолойны өнгөн ч гэсэн нэг юм тайвширлыг өгж байгаа юм шиг дуугийн сонссон бас юм гоё тембер өглөлтөн ч гэсэн юм гоё эмхтэлэг хэрнээ цаанаа нэг юм гоё мэдрэмжийг өгч илээ л дээ. Тэгээд ер нь бол өөрийн одоо энэ сэтгэл зүйн эрүүл мэнд тийм энэ одоо тайван байхад бүх юм байна л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр маш юм гоё тайван мэдрэмжтэй охин байна л да. Өдөр тутамдаас юм бясалгал хийдгүү ер нь яаж бас ингэж гоё юм тайван байд юм бэ. Бясалгал хийвэл мэдээж одоо би сэтгэлд маш сайн. Гэтэ би хийдэггүй л тийм марцчихдаг. Би зүгээр одоо бодлороо л явдаг гэх юм уу. Нөгөө нэг сэжгээр өвдөж сүжгээр идэгдэг гэдэг шиг яг хүн одоо юу бодно тэр нь л яг биелдэг болохоор
Одоо ямар нэг юмнаас жоохон сэжгэлсэн бол зүгээр гэж нэг үлээгээл бүх юм хаасан гэж зүгээр бодвол одоо тэр одоо юмыг өөртөө наахгүй одоо үлдэх гэх юм уу. Одоо би чинь янз бүрийн хүмүүсийн дунд л ажиллаж байна. Янз бүрийн ааштай, янз бүрийн нэрхтэй над руу дайралт хийдэг хүмүүс байна. Шүүмжж яхан байнга л ирдэг. Одоо тэр бүх зүйлд ингээд тайван байж яг чигээрээ харахын тулд одоо ингээд харахын тулд зүгээр л маш их тайван байхыг л хичээдэг гэх юм одоо би талархлыг маш их одоо хилдэг. Өглөө осоод орой унтахдаа байгаа бүх юмдаа талархдаг. Талархахад хүний энерги шууд ингээд зүгшгчдэг. Тэгээд сөрөг байсан маа гэхэд ядаж ингээд сармаг болдог. Тэгж ингээд ямар нэг юм болохгүй болонгууд мэдсэн даруйдаа тэр зүйлийг ингээд засвал дамжрахаас өмнө шийдчихнэ л гэсэн үг. Би өөрөө нөгөө нэг тэнгэр шүтлэгтэй хүн. Нэг хэсэг байнга өргөл өргөдөг байсан. Өдөр болгон өргөдөг байсан. Тэгээ цацалдаа ингээд төгслээ гоогаад хэлнэ. Бас өгдөөцүүд ингээд харж байгаа манж байгаа. Тэд нартаа бас өргөнө гэд. Тэгээ ажил бүтээмээр авилын ажлыг минь тусалж дэмжиж харилна уу гэд ингээд сүгээ өргөнө. Тэгээд бас law of attraction гэд нөгөө таталцлын хууль. Тэрийг би бас нэлээх нэг хэсэг судалсан. The Secret гэдэг ном байдаг да тийм. Тэр ном дээр гардаг хамгийн гол зүйл нь тэр хууль байгаа. Илүү олон хуулиуд байдаг тийм. Тэрийг би бас нэлээх өдөр тутамдаа хөвшүүлж ирсэн. Тийм одоо надад тохиолдож байгаа бүх зүйл надаас л хамаарсан гэсэн үг. Жаргасан ч зовсон ч ер нь надаас л хамаарсан гэсэн үг. Бас сонирхолтой. Гоё дотоод ирсэн ч тийм би. Одоо тэгээд би энийг бас нөгөө орж ирж байгаа одоо уран бүтээлч нараас бас асуух дуртай л да. Тэр хүмүүс маань бас янз бүрээр л хариулдаг. Жишээ нь олонний нүдэн дээр байгаа хүмүүс бол янз бүрийн л комментиг авна тий. Янз бүрийн одоо муухай үгсийг сайхан магтаалын зэрэгцээ авдаг. Тэгэхээр заримаас нь асуухаар тоохоо болцсон гэдэг. Гэхдээ яалтчгүй нүдийг нь харахаар бол тоосон л харагдаад байдаг байхгүй. Хизээч хин ч одоо нөгөө муухай үг авч иж тоохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бас плүү дээр хэр одоо тийм комментууд тий сөрөг одоо сэтгэлүүд ирж гэн тэрийг бас яаж хэрхэн одоо хандл хийж зохицуулж бас авч явдаг вэ? Надад бол нэлээд ирдэг. Гэхдээ насны хязгаарыг харахад жоохон хүүхдүүд л ер нь над руу атаклт юм байлээ. Учраа мэдэхгүй хүүхдүүд л гэсэн үг. Тэгээд энэ 100 ер нь бол бас нэлээд ирлээ. Тэгээ би хэсэг 50 байх гад өөр зүйлд төвлөрөхгүй ингээд хэсэг сошиал хайсан. Гэтэ ер нь бол хүнд хейт ирнэ гэдэг чинь ер нь сайн зүйл байхгүй. Юм хийж чадж байна гэдгийг чинь илэрхийлж байгаа зүйл одоо хүмүүсийн хейт байхгүй. Хатаархал байхгүй тий. Хатаархал байвал би ер нь юм хийгээд байгаа юм байна л гэж бодно гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь тэр хүмүүсийн хатаархал дээр тулгуурлаад хүмүүс чинь бас дуугаа идэх байхгүй. Та нар намайг инглээ би тань өөртөө юм байж юм тийм гэдэг ер нь хипхоп ч бас нэг чанар нь тийм шүү дээ. Нэлээд дийсэлдэг хүмүүсийг. Чи юм тийм тэд нар ер нь ихэнхдээ maybe тэр хейтлсэн комент хүмүүсийн тэр хандлагаас үүдсэн байх гэж би бас боддог. Бас дуулах сэдв гарч ирж байгаа байхгүй. Тэгээд уран бүтээлч байна гэдэг тийм олонний нүдэн дээр байна гэдэг нөгөө талдаа бас гоё хүмүүсийн эрэг сэтгэлийг бас тэр хүмүүс магадгүй дуугийн сонсоод гоё мэдрэмжийг аваад магадгүй тэр хүний хувьд бол өдрө болгон листен дээр нь өдрө болгон сонсож ирчүүч авдагч гэдэг юм уу те ийм гоё мэдрэмжүүдийг төрүүлж идэг хүмүүс учраас уран бүтээлчүүд бол яалтчгүй тийм азтай хүмүүс юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр Плүүгийн хувьд бас энэ олон уран бүтээлийн ард гараад тийм бас гоё хамтраллуудыг хийгээд хамгийн гоё авч исэн мессеж ч юм уу эсвэл яг энэ уран бүтээлч баснаас хойш мэдэрсэн тэр гоё мэдрэмж байвалаас хуваалцаач гэж хүсэж байна. Ерөнхий уран бүтээлч болсноос хойш надад нэлээд гоё санагдаж байгаа зүйл нь хүмүүсийн хандлага байна. Ерөнхийдөө хинч биш байсан бол хин нэгэн болцсон байгаа хгүй те. Хүмүүсийн надад хандах хандлага нь намайг хөндлөж байна, үнэлж байна. Хин нэгэнтэй харьцаж байгаа юм шиг
хүмүүсийн хандлага нь нэлээд сайжирсан. Гэтэ мэдээж сонио ярьцсан хүмүүс байна. Тэд нар бол тиймэрэл байг. Нэлээд хүндлэлийг ингээд мэдрээд ирэхээр бас гоё санагддаг юм байна. Намайг ч нөгөө нэг энэ яа энэ жижиг байх энэ жоох юм одоо энэ юугаа мэдтий энэ юугаа чаддیں۔ Яасан ч яадгийн энийг гэхэд намайг юу нэлээд хилэг барьдаг байхгүй хүмүүс. Нийгмийн харилцаанд ч юу хаасай үйл тэгдэг. Тэгээ бас намайг нэг жоохон бацаан л гэж боддог юм шиг байна л та нэг 16 7-той жоохон бацаан гэж ахын дүү ихчин дүү ингээд нэг томрох гээд байдаг хүмүүс. Тэгэнгүүт одоо миний хийж байгаа бүтээлүүд маань одоо намайг тэр зүйлсээс нэлээд хамгаалчихж байгаа гэсэн үг. Энэ чинь юм бэлээ. Энэ нэрэ блүү штэ гэдэг те. Бас жоохон хүмүүсийг би айлгая гэж боддог. Намайг дээрлэж чадахгүй болтолно. Гэтэ нэрэ харахад бол маш юм гоё залуу хөөрхөн жоохон охин шиг гэх юм уу те. Гэтэ үнээр гоё үзэсгэлэнтэй хөөрхөн хүмүүс байна. Охин байна. За тэгээд бидний ерөнхийдөө нөө ярилцах цаг маань өндөрлж байна болоо. Тэгээд магадгүй студид орж ирээд те чиний хэлмээр байсан зүйлс ах юм бол бит хоёрын асуугаагүй те хэлж олно. Тийм. Би сая нэг хүнтэй уулзаад ярилцсан нөгөө нэг одоо улаан моржил гарах гэж байгаа шүү дээ. Одоо ингээ могоо жил дуусж байгаа. Тэгэхээр могоо жил дуусж байгаа буюу могоо ингээд арьсаа гуужуулаад ингээд хайдаг шиг. Энэ ондоо ингээд бүх хар муу зүйлс нь одоо бүх бүтэл хөдөлж байдаг юм уу, бүх парцд байдаг юм уу, тэр бүх зүйл нь энэ ондоо ингээд гараад дууснаа гэдэг сэтгэл зүйтэйгээр та нар маань юу бол нэлээд нэмэртэй байхаа. Одоо надад бол 9 шидийн юм тохиолдож байна. Нэлээд их хадал явдалтай явж байна. Нэлээд их одоо тийм юм болж байна гэхдээ ялцчгүй энэ жилийн онцлог нь тийм юм байна гэж бодоод аргагүй ингээд муу юм гараад тусаг. Дараа жил ингээд моржил чинь ингээд маш хүчтэйгээр ингээд галаа уулзаж ингээд эрчимтэй хөдлөх тийм жил болохоор тэр жилдээ бэлдээд бүх хармуу юм аа ингээд уужуулаад дуусгачаа гэдэг сэтгэл зүйтэй явж байгаа. Тэгээ та нар бас тийм байгаарэ гэж уриалж байна. Ямар хөрх юм бэ? За тэгээд зөв нөгөө гоё тайван гэдэг шиг хоолойгийн сонсол хоёлоо ч бүрстэ ингээд бүр нөгөө йогд орсон юм шиг гоё мэдрэмжийг авлаа. Тэгээд ярилцахад их таатай байлаа. Гоё энергитэй гоё одоо рэпер бүсгүй байна. Тэгээд Монголын бас энэ хипхоп урлагттай бас өөрийн өнгө төрөх гоё энэ рэп одоо өглөлттэй. Тэгээд дээр нь бас гоё маш гоё англиар өгүүлдэм байлаа шүү дээ тий. Гэх мэтчлэн ийм сонин онцлог төрхүүдийг гаргаж ирж байгаа рэпер блүү байла. Тэгээд ирээдүйн ажил ус, эрүүл мэнд, амжилт ололт бүх зүйлд нь өндрөөс өндөрт амжилтыг хүсье гэж бодож байна. За та хоёрт ч гэсэн. Моржилтэй дахиад өгөөрэй. За. Яа тийш 6. За гурлаа 6 даруулчих.